Сайхан хүүхдүүдээ өнөөдрийн дугаартаа тавтай морил бөөрөө мөрөө 2 гадаа тоглохыг гараа авсан байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараа зөвхөн би хөтлөхнэ. Одоо бүгдээрээ дуу сурцгай болонгаа хүлээн авч үзье. Өнөөдөр би та нарт гоё шин дуу зааж өгөх болно. Өнөөдөр би ээжийн бүвэн дуу гэдэг дуу заахаар бэлдэж ирсэн байна. Ээжийн тухай маш олон гоё дуунууд байдаг. За, тэр дундаасаа ээжийн бүвэн дуу гэдэг дуу би сонгож авчирлаа. Хорвоо дэлхийд сонсон ээжийн бүвэн анхны дуу хонгор зүрхийг уйраасан ээжийн цагаан уйхан дуу ээжийн бүвэн дуу их шиг надад харсан хинэл миний дуулах дуу ээжийн бүвэн дуу үрдэ бүвэ аялсан миний хайртай ээжи усан бүрэл болсон намайг гисэр суугаа ээжийн бүвэн дуу их шиг надад харсан инэл миний дуулах дуу ээжийн бүвэн дуу Энхэн дэлхий түмэн миний ээжээс уучгүй ихри үрээ тэвэ бүвэ айлан суугаа ээжийн бүвэн дуу их шиг надад харсан инэл миний дуулах дуу ээжийн бүвэн дуу ээжийн бүвэн дуу их шиг надад харсан инэл миний дуулах дуу ээжийн бүвэн дуу. За одоо харин бүгдээ ээжийн бүвэн дууныхаа үгийг зээжилцгээе. 1-р адаг. Хорвоо дэлхийд сонссон ээжийн бүвэн анхны дуу. Хорвоо дэлхийд сонссон Ээжийн бүвэн анхны дуу. ээжийн бүвэн анхны дуу. Хонгор зүрхийг уйраасан ээжийн цагаан уйхан дуу. Хонгор зүрхийг уйраасан ээжийн цагаан уйхан дуу. За тэгэхэлт нь ээжийн бүвэн энэ дуу Ээжийн бүвэн энэ дуу их шиг надад хайрлсан их шиг надад хайрлсан инэл миний дуулах дуу инэл миний дуулах дуу ээжийн бүвэн дуу. ээжийн бүвэн дуу. За 2-р адаг. Үрдээ бүвээ аялсан Үрдээ бүвээ аялсан миний хайртай ээжий миний хайртай ээжий үсэн буурал болсон ч өсөн буурал болсон ч намайг гисээр суугаадаа. намайг гисээр суугаадаа. Ээжийн бүвэн энэ дуу Ээжийн бүвэн энэ дуу их шиг надад хайрлсан их шиг надад хайрлсан инэл миний дуулах дуу инэл миний дуулах дуу ээжийн бүвэн дуу. ээжийн бүвэн дуу. За 3-р адаг. Энхэн дэлхийд түмэн их Энхэн дэлхийд түмэн их миний ээжээс өрцгүй. миний ээжээс өртгүй Инхри үрээ тэврээд инхри үрээ тэврээд бүвээ аялан суугаа. бүвээ аялан суугаа. Ээжийн бүвэн энэ дуу ээжийн бүвэн энэ дуу их шиг надад хайрлсан их шиг надад хайрлсан инэл миний дуулах дуу инэл миний дуулах дуу ээжийн бүвэн дуу. ээжийн бүвэн дуу. За ийм гоё их нандин үхтэй. За инхри айтай дуу байна. За одоо харин бүгдээрээ дууга айтай дуулж үзье. Хорвоо дэлхийд сонсон ээжийн бүвэн анхны дуу хонгор зүрхийг уяраасан ээжийн цагаан уйхан дуу
Ээжийн бүвэн дуу их шиг надад хайрлсан. Энэ л миний дуулах дуу. Ээжийн бүвэн дуу. Үрдээ бүвээ аялсан. Миний хайртай ээжийн үсэн бурал болсонч намайг эсэр суугаа. Ээжийн бүвэн дуу их шиг надад хайрлсан. Энэ л миний дуулах дуу. Ээжийн бүвэн дуу. За ингээд ээжийн бүвэн дууга үгийн тогтоогоод Уранбаатгийн бүтнээр нь цээжлээд хайртай ээжтэй энэхүү дууг заавал дуулж өгөөрэй гэж үзэгч хүүхдүүдээсээ хүсэж байна. За ингээд бүгдээ ээжийн бүвэн дууга дахин нэг удаа бүтээн сонсоод өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлье. Дараагийн дугаарт ямар дуу байх вэ? Хорвоо дэлхийд сонсон ээжийн бүвэн анхны дуу. Хонгор зүрхийг уйраасан ээжийн цагаан уйхан дуу. Ээжийн бүвэн дуу их шиг надад хайрлсан. Энэ л миний дуулах дуу. Ээжийн бүвэн дуу. Үрдээ бүвээ аялсан. Миний хайртай ээжийн үсэн бурал болсонч намайг эсэр суугаа. Ээжийн бүвэн дуу их шиг надад хайрлсан. Энэ л миний дуулах дуу. Ээжийн бүвэн дуу. Энхэн дэлхий түмэнгээ миний ээжээ суучмээ. Ихри үрээ тэвээ бүвээ айлан суугаа. Ээжийн бүвэн дуу их шиг надад хайрлсан. Энэ л миний дуулах дуу. Ээжийн бүвэн дуу. Ээжийн бүвэн дуу их шиг надад хайрлсан. Энэ л миний дуулах дуу. Ээжийн бүвэн дуу. Бүрэн надтай хамт нэвтрүүлгийн хөтөлбөр ороод ирж мөр айзээ. Мөөрөө юу? Тий. Мөөрөө мэдхгүй нэг эмэгтэй хүүхдтэй хэрэлдээд Хэрэлдээ дээ. тий муудалцаад. Яаж байгаа юм бэ? Тэгээд наадах чинь за би өөр нь ууртай гам чи харж унтъя дөө гэж яваад гисэн. Оо, тэгээ нэвтрүүлэгтээ орж ирэхгүй шууд явчихж байгаа юм. Тий шууд яваад гисэн. Гадаа тоглож ийж, гадаа ингээд талбайд хамт тоглож байгаа хүүхдүүдтэйгээ тэгж муудалцаж, хэрэлдэж болохгүй штэ. Харин тийм ээ би цаад зүндээс нөхгүй юу? Чигээ хүүхдээ муудалж болохгүй ой бойл. Ори ой мөөрөө гэдэг наад чи би чаднаа гэд бүр дайраад. Юу вэ? Би хэрэлдэж чаднаа гэж дайрч. Би бараг дийлэн л гэдсэн. Тэгээ яасан уучлалтгүйсэн нь эсвэл нь? Тэгсэн л дээ наадах чи өөрөө уйлаа тэгээ уучлалтгүйсэн. За яг уучлалтгүйсэн бол бас болж штэ. Гэтэ та мэдэн штэ нөгөө Мөөрөө хүүхдтэй хэрэлдэж амар ааштай штэ. Мөөрөө юу? Тийм ууралчхаараа Мөөрөө тийм ааштай юм уу? та мэдгүй хүү. Амар ааштай штэ. Тийм үү, надад бол зүгээр л санагдаад байдсан штэ мөөрөө. Танилуу ууралж байгаагүй хүү. Тийм бах те. Тэгэхээр мөөрөө бас тийдэг байх нь штэ. Одоо бүгдээрээ бүтээл хийцгээе. Одоо бүгдээрээ бүтээл хийцгээе. Үзэгч хүүхдүүд маань цаас хайчаа бэлдээд надтай хамт бүтээл хийгээрэй. Шугам харандаага бэлдээд Бүтээл хийгээрэй. бүтээлээ хийгээрээ.
Бүтээл их гоё шүү те. Яагаад гэвэл нэгдүгээрт сууж анхаарлаа төвлөрүүлнэ, цагийг үр дүнтэй шин зүйл сурахад бас зарцуулж гин, тийм ээ? Чийсээ намайг хараагүй юу? Уяасаа. Би ингэсэн шүү дээ. Ингэсэн юм уу? Тий. Энэ нөгөө нэг зүрх үү? Тий, гоё гэж байгаа байхгүй юу? Гоё, хайртай гэж Тий. аяа. За үзэгч хүүхдүүдтэй хайртай. За Эможин бит хоёр өнөөдөр нэг удаагийн юм цаасан тавыг ашиглаад өндгөө хаглаад гарч ирж байгаа бяцхан дэгдэхийг хийх болно, тийм ээ? За тэгэхээр биднэрт нэг удаагийн цаасан тавыг хэрэгтэй, за өнгийн пластмаструуд хэрэгтэй, бас шар өнгийн цаас хэрэгтэй. За мэдээж цаасны хайж хэрэгтэй. Цаасны хайжтай хүүхдүүд маань яах вэ? Бодгоомжтой хайлт хэрэгтэй. За Эможин маань болохоор үнгийн хий гэсэн те хайчлахад хэцүү учраас багш нь энэ үндэг гадналынхыг ингээ хайчлаад байгаа. Харин чи тэр хооронд дэгдэхийг зурж явах уу? За дэгдэхийгээ болохоор ингэ томоор ингэж дугуйлаад тэгээ зурна шүү заяа. Хар пластмастер шиглээд зурж байгаа. За би энэ гадналыг хайчлаад үгүй за. Яаж зурх юм? Том дугуй. Бүрэнхий дэгдэхийг юм. Үндэг ямар хэлбэртэй байдаг вүлээ? Бүрэнхий. Үндэг бүрэн хэлбэртэй юу? За тэгвэл хоёлаа эхлээд Үндэг 100 хэлбэртэй байдаг шүү дээ тий. За хоёлаа ингэж эхлээд гадна талаа ямар ч үсэн хайчлаад авчий. Тэгээд дараа нь 100 хэлбэртэй оруулнаа. Наач дэгдэх гэж юм уу? За би нэг чам ингэж Шануудын нэг үндэстэн бодож чуу. нүдийн үү? Болно шүү дээ. Чи өөрөө яаж зурмаар юм тэгэл зурчихсан юм. За өндөг юм жоохон хагас 100 дөө хэлбэртэй байдаг тий. За гингчи. За. Тэг зурх юм уу? За бүгдээ ингэж тавгийнхаа голыг өндөгний хэлбэртэй ажилласан. За одоо Эможин маань болохоор өндөө чимэглэн. За би харин дотор нь байх дэгдэхийгээ зурнаа тий. За эхлээд ингэж дугуй дүрстэй гэж аваад хайчилж. Чи дэгдэхээ харж ирсэн үү Эможи? Харж ирсэн. Дэгдэхээ ямар юм бэ? Хөргөн мэснэ үү? Чи хаана харж ирсэн? Дээр ингээд ламбар байдаг үдэр ингээд дэгдэхэнүүд ингээд Дэгдэхэнүүд яасан? нисээд яваад идэг байсан. Тийм үү хаана? Ямар хөөрх юм бэ те? За ингээд дэгдэхэндээ хөөрх ягаан газар хийч. За ингээд дэгдэхээгээ хийчлээ. Одоо бүгдээрээ дахиад нэг тавгийг хайжлах хэрэгтэй. Тэгжиж нөгөө юуныхаа ардтал тавина. За бүгдээрээ ахиад нөгөө өндөгтэйгээ адилхан ингээд бас нэг тавгны гол хайжилж байна. За тэгээд дэгдэхийгээ бүгдээрээ ингээд хөдөлгөх учраас ард нь нэг юм иш хийх хэвээр. За тэрийг болохоор би одоо нөгөө энэ тавгны маань энэ хайжилсан ирмэг хатуу байгаа штэ. Тэгээд бүгдээрээ энийг ашиглаад хийчихнэ. Өндөгчийн ингээд нөгөө нэг том юм толботой байдаг штэ. Ингээд өнгөнгөөр толб хийгээд чимэлчихье багш нь. Өндгөө хагараад гарч ирж байгаа дэгдэхий хийн штэ. Тэгэхээр хоёлаа өндгөө чимгэлжээд тэгээд хаглана. Хоёлаа өндөг хагарж байгаа юм шиг хайчлана. За яа. За ингээд өөр өнгөөр чимгэлчихье. Яанаар чимгэлзээ юм те. За тэгвэл цэнхэр өнгө ашиглая. Шар өнгө ашиглаж болно. Гээд ингээд чимгэлчих нэ. Эможи ер нь өндөгний талаар юу мэдэх вэ? За өндөг шувуунаас гардаг гэдэг юм мэдх юм байна те. Тэгэд өндөгчөө яадаг вүлээ? Өндгөө ингээд нөгөө шувуунд дардаг штэ те. Ээж нь Шараагаар дардаг.
Шороогоор дард юм уу? Өөх тийм үү. Би ч нөгөө нэг шувуу ээж нь өндгөн дээр ингээд суугаад, дулаацуулаад өндгөө ингээд хагараад тэгдэхийг гарч иртэл дардаг гэж бодсон ш. Тэгсэн ч үгүй байсан. Ингээд шороогоор дараад ингээд хулдээдэг. Тийм үү. За одоо ингээд өндгөө бүгдээрээ чимгэллээ. Эмүүж маань ингээд чимгэллээ те. Өөрхөн зүрхтэй өндөг. За одоо харин бүгдээрээ өндгөө хагалнаа. За хагалж хайжлахдаа ирмэг гаргаад хайчлана. Гээд өндөгчөө хагарахтаа нөгөө нэг ингээд ирмэг гаргаад ингээд дундуураа хагардаг штеп. Тийм. За тэгж хайчлах юм яа. Чупэ. За ингээд өндөө ингээд хагалчлаа. За одоо бүгдээрээ хагалсан дээдлийнхаа хэсгийг дэгдэхэнийхээ толгой хэсэгт нь ингээд наа. За ингээд наач. Эмүүж маань наачих энийг ингээд за цаасны цав ашиглаад наачих. За харин доод хэсгийг нь болохоор бүгдээрээ ахиад нэг юм цагаан хэсэг хайчилсан шүү дээ. Энэ дээрээ доод хэсгийг ингээд наачна. За одоо энэ доотлынхаа хэсгийг бүгдээрээ энэ дээрээ наана. Тэгтээ наахта голт нь зай үлдээн. Яг гэвэл энэ зайгаар нь бүгдээрээ нөгөө дэгдэхийгээ гаргана. Жохон зай үлдээгээд наахна шүү. За ингээд малгайт юм шиг боллоо тий. За одоо Шамиг ягаан гур болчих. ялиг. Тэг болно шүү дээ. За цавгаа түрхэлтэй ингээ гол нь зай үлдээгээд түрхсэн байгаа. Гурай хэсэг энд нь. За тэгэд одоо өндгөө гээд наач. Эмүүжин чи гоё үзэгч хүмүүстэй гоё уншиж өгөх шүлэг ч юм уу үлгэр ч юм уу байна уу? Ангидэн олзарч анцгай садан зүйл байж аваа талтад баавгай харин адилхан гişin зурчигсан байж холоо яваа бүгий дурын шасгүй олзаа үзүүлж намайг мөн адилхан зуржээ наатгаа чи хараач үгүй дээ эн чин намайг зурчаач гээд хоорондоо тэг үзэнгүүтээ бүх гайхаж гин баавгай бүр эргэлзэж лавдаад бас дахиад харж гин яах чаргагүй өөрийнх нь зүрийг яг дүрээрээ байна гин энэ чи миний зүрэг үгүй дээ энэ чиний биш гээд хоорондоо тэд маргалдаач гин ховорхон олзаа угааж хаж гин өнөөх гайхтан хаг үсрээд хүчнөө олон хэсэг болжээ. Хайрын олзоо игдүүлэх гэтэл хагархай бүхэнд нь нар гэрэлжээ. Алтан нар тэднийг шоолоод ариухан гэл дээрээ мишээж байжээ. Чихтэй гимээр энэ олзон жирийн нэгэн тол байжээ. Гэвчэн тад ингээд хөрхий гэнхэн маргаанд төгсгөд болжээ. Эрдэм сураагүй хэн боловч энгийн юмны учрыг олохгүй. Вау. Ястай мундаг эмүүж үнэхээр сайн чилсэн байна. Айгуу гоё сургамжтай үлгэр штэ тий. Хамгийн сүүлийнх нь үг айгуу гоё юм ухаармаар өгт юм штэ. Эрдэм сураагүй хэн боловч энгийн учрыг олохгүй. Тэгэхээр яг нөө эрдэм сураарай хүүхдүүдээ гэсэн захна штэ. За одоо бүгдээ энэ доотлоосоо ингэ бариад доошоо татхаар өндөг маань ингэ хаагдаад тэгдэх юм маань доошоо орно. Ингээд. За өнөөдрийн бүтээлийн булангаараа цаасан нэг удаагийн тавг ашиглаад ийм өндгөө хаглаад гарч байгаа тэгдэхийг хүү хоёлаа энийг тийш нэрлэх үү. За ийм хөөрхөн бүтээл илээ. Үзэгч хүүхдүүд маань бас энэ бүтээлийг дагаж хийгээд дүүнэртэйгаа, найз нартайгаа бас тоглол хөөрх юм ин тий. Одоо бүтээлээс гадна бас тоглоом болж болж штэ тий. За өнөөдөр бүтээлийн цаг дээр ирж
хамтдаа бүтээл хийлцэн хөөрхөн Имүүжиндээ баярлаа. Имүүжин маань бас үзэгч хүүхдүүдэд зориулаад Тойл гэдэг нэртэй маш хөөрхөн үлгэрийг уншиж үзүүлсэн байгаа тийм ээ. Дараагийн дугаараар уулзгаа баяртай. Баяртай. Хорвоо дэлхийд сонсон эжийн буэн анхны дөө хонгор зүрхийг уйрасан эжийн цагаан уйхан дөө эжийн буэн дөө их шиг надад харсан хинэл миний дуулах дөө эжийн буэн дөө Урдэ бүэ аялсан миний хайртай чи усан бүрэл болсон намайг гисэр суугаа эжим буэн дөө иши надад харсан инэт миний дуулах дөө эжим буэн дөө Энхэн дэлхий